Сайн байна уу? Компанийнхаа менежментийн тогтолцоог дараагийн түвшинд гаргахыг хүсэж байна уу? Тэгвэл танд энэмтэй дотоод вебсайтыг танилцуулъя. Ихэнх байгууллагад төлөвлөгөө, тайлан, дүрм журам зэрэг чухал бичиг баримтууд хүн бүрийн компьютерт эсвэл имэйл чат донд тарамдсан байдаг. Хэн нэгэн мэдээлэл авахын тулд тэр файлыг хадгалсан хүн явуулгыг нь хүлээх, мэдээллийн зуруу гарч ойлголт зөрөх. Ийм зүйлс өдөр бүрэл тохиолдож байдаг. Энэ бүхэн багийн ажиллагааг удаашруулж шийдвэр гаргалтыг төвөгтэй болгодог. Харин энэмтэй дотоод вебсайт энэ асуудлыг шийдэх болно. Удирдлагын баг компани бүх мэдээлэл, баримтчиг, дүрм журам, төлөвлөгөө тайлангаа өөрийн дотоод вебсайтаараа төвлөрүүлэн байршуулна. Ингэснээр хүн бүр нэг их сурвалжаас мэдээлэл авна, бие биенээсээ асуух, хүлээх шаардлагагүй болно. Мэдээлэл цэгцтэй, хамтын ажиллагаа хурдан, шийдвэр гаргалт оновчтой. Энэ бол энэмтэй дотоод вебсайт. Одоо харин бодитоор нь хэрхэн ажилтгийг нь хамтдаа харцгаая. Уг вебсайт маань Google-ийн вебсайт болон Google Docs дээр суурилсан. Бид танай компани нэрээр вебсайтыг үүсгэж интернетэд байрлуулах ба та болон танай удирдлагын багийн гишүүд зөвхөн өөрийн Gmail хаягаар нэвтрэх юм. Танд жишээ харуулъя. Анир компани вебсайт anir.enэмтэй.cig имэйл хаяг дээр байршсан байна. Маш энгийн нэг нүүр вебсайт байгаа. Нэгдсэн менежментийн тогтолцооны баримтчгууд, бодлогын баримтчиг, төлөвлөлтийн баримтчиг, хурлын баримтчиг гэх 3 хэсэгт ангилагдсан харагдаж байна. Бодлогын баримтчиг хэсэгт компани стратеги, бүтэц зохион байгуулалт, компани процессуудыг том дүр зургаар зургалсан системийн зураглал, процесс бүрийн үйл ажиллагааны журмууд багтсан байна. Удирдлагын баг бодлогын баримтчгүүдэд дотоод вебсайт руугаа ороод хамтдаа хэлцэж боловсруулах ба эргээд бодлогын аливаа өөрчлөлтүүдэд тухайн бүртэн тусгаад явах боломжтой. Дараагийнх нь төлөвлөлтийн хэсэг. Энэ хэсэгт гол зорилтуудаа төлөвлөдөг улирлын төслийн төлөвлөгөө, өдөр тутмын процессуудыг KPI үзүүлэлтүүдээр хянах, үзүүлэлтийн хяналтын самбар байна. Удирдлагын баг гол төлөвлөлтүүдээ хийж, төлөвлөгөөнийхөө гүйцэтгэл явцыг энэ хэсэгт оруулаад явна. Сүүлийнх нь хурлын хэсэг. Энэ хэсэгт удирдлагын багийн улирлын төлөлтийн хурал болон 7 хоногийн шуурхай хурлын хөтөлбөрүүд, хурлаар хилцэх асуудлын жагсаалт, хурлаар үүссэн ажлын жагсаалт зэрэг байна. Удирдлагын баг хурал хийхдээ дотоод вебсайт руугаа хандан хөтөлбөрөө хараад асуудлаа жагсааж гол шийдвэрүүдэд бүртгээд явах болно. Энгийн байгаа үз товчхон танилцууллаа. Та тухтай танилцмаар байвал anir.enэмтэй.cig имэйл хаягаар ороод үзээрэй. Нэг компани бүтэн жишээг оруулсан байгаа.